Арийн минь. Йоо, гата бүр аим гоё байхгүй юу? Би тэгэл миний амьдралд не нормальный байна гэж бодоод эмоцсэн гадаа аим гоё харин шууд ажилласаа наашаа ирээл өрөөнийхөө гадаа ингэ сууж ин. Өрөөч яхаа байрны хагаадаа. Өрөөлгөө орохоор агаар байхгүй тэгээд гадаа жоо сууж байгаад орё гэж бодоод би чина. Тэгээ хичээл хийсэн. Ой, залуусаа аимшигтэй. Би сургуулийн юм гэж бодоггүй. Гээ хэцүү ч юм байхгүй лээ. Би зүгээр л өнөөдөр л амар стрессчлээ. Өглөө 7 гэж өсөөд тэг би тэрнээс ш үнэндээ завгүй яжаад орой 12 гэж ирж байна. Ажилдаа байсан болохоор тавтаа өдөр л юм байгаах гэж найдаж байна. Нэгдүгээр өдөр ажиллах болохоор амар гоё юм. Би нэг тийм эрэгтэй хүн шиг л болоод байна да. Ойлгодгоо өөрийгөө. Би байж байгааг нь хараач тээ. Асууж болох таа нэ гоё ээгөө. Энэ төртөрөөр явахад галзуугийн хөлт орж ирж байгаа юм шиг. Дэжаад энэ семестр яг амар өрлөө өмсөжтэй. Энэ тэнд өрлөлтөд манай байранд бүр хулганы явж ингэж автдаг даа. Окей, гас. Оо, эмэнэ. Ай, хоймон жидмээс тийш. Харахаг идмээс тийш. Хөшөр идмээс тийш. Тэр бүхэл юм идмээр. Тэр миний гэдснээр хүрдүүл хэлхий бүгдийн идмээр юм зөө. Таач. Тэ. Син нормалс. Би нөгөө хичээлээ амжихгүй байж магадгүй гэж өдөө шууд ажил руугаа. Түнхээ юу дээд наа авчихсан тэр бүр ёо. Ямар хинтэн би энэдээ. Ийм их юмаа сайхан толгоондоо суулгаад эрдэм нүнтэй болоорой гэж өөрийгөө яриад байна. Security гэдэг ардаа бичгтээ ийм цамц жакет юу юм мэдгүй. No idea 69,000. Энэ юу гэх нэг security-гийн хувцас юм да. Бас тий департаментээс өгсөн. Гэ заавал төтгшөөн хийн гэсэн мэдгүй яагаад ч юм. Би бол ингээ өмсч юмроо. Тэгээд ийм цамц хүмүүс яагаад гэвэл даашгүй бас борлохгүй. Гэтэ би борлцсон л тоо гэтэ зүгээрээ. Юу бүшиг юм өмсүүлтий. Тэгээд би тэрийг өмнөөр өмсөд алхах чаддгүй байхгүй. Тэгээд би юм өмсдөг гэж өнөөдөр л өмссөн. Тэгээд энэ Никлогийн өмд амар гоё. Би тэт нэг бол ажлын өмд болгож чадахгүй. Доор нь Мартензийн нэг амар гад. Би одоо энийг ингээд зүгээр л өмсөд байгаа шүү дээ. Юусоо зөвшөөрлөөгүй. Би нэг удаа өмсүүлчих гэснээр л ингээд өмсөд байгаа шүү дээ. Болох юм болов уу? Арай болох юм уу? Хуцаас үлээ. Йоо. Миний үс бүр амар ургацсан байгаас та анзаарч байна уу? Тэгээд хуухыг хардаа. Эндээс нь ингээд нэг юм бор ус гарч ирээд борон хар юм мэдгүй. Миний ус уг бор ахгүй. Тэгээд би бор өнгөөр будсан дэндээс нэхэд хар ус гарч иж мөрөд удахгүй тэгээд ногооноор бодвол улаан гарч мэд. Яхаа хал зундаа аванга буу халж байгаа тэгээд дуусгая. Нөгөө дандаа вендинг машинаас $1 хэрэг дээр ундаа авч угаад байсан болохоор энэ ундаа дотроо 12 ширхтээ тэгээд $7 гэж байсан. Crisp clear burst of lemon lime flavor. Гинэ 90 калори. Хамаагүй дээ. Security-гийн хувц өмсөн дээр би та нарт одооныхоо түүхийг ярьж өгье. За хэдүүлээ болцоо хийж ин гэж бодъё л та. Та нар охтууд нь би ингээд эрэхтэй тэгээд та нарт одооныхоо түүхийг ярьж өгөн заяа. Тэгээд та нар ранклаарай. Энэ бол үнэхээр аимшигтэй түүх. Тэгээд би та нарыг бас сэрэмжтэй байгаасаа гэсэндээ ярьж байна. Манай гэрийнхэн ч мэдэхгүй ах. Одоо тэ өнгөрсөн юм чи яах вэ? Охин нь амьд байгаа учраас тэгээд санаа зовох хэрэггүй. Би бол ер нь тэрийг бол одоо бодож дийдэг байхгүй. Би нэг 10 дугаарыг өлөө 9 дугаарыг 9-аараа биш 10 дугаарыг гэсэн баха. Би цүнхий дээр нэгдэг байсан байхгүй юу. Тэгээд тэр өдөр нэгсэн цүнхээ хүн төрүүлж өгөх гэж илүү эсвэл оройн хүнтэй уулзах явж илүү. Ямар ч нэг хүнтэй би яриа явжсэн заяа. Тэгээд одоо парк ч ингээд аюу гоё болсон шүү дээ. Шинэ парк нэгдээд ингээд ойр тойрон амар гоё болсон болохоор тэр хаваар бол тэмдээл суулц илүүд газар байгаа болчихсон. Тэр үедээ нэг тийм паркийн хойно Шингрила хоёрын гол нэг юм суул газар байдаг гэсэн шүү дээ. Таад мэднэ.
Тэнгүүд би ягаад ч юм тэнд 10 дугаар ангийн охин ганцаараа шөнийн бараг 10 цагт явж исэн заяа. Тэгээд явж агаад тэнүүр ингээ ихтэй хүмүүс ингээ холхол яваад байгаа штэ. Би тэгээд ерөөсөө нэг муу юм бодож яваагүй. Тэгсэн чинь нэг манай өвөөгийн үе. За арай өвөө биш. Өвөөгөөс маань нэг 10 насаар дүү ч юм уу те. За нэг 60 эдтэй хүн. 50 эдтэй ч юм хүн ирээд ахын дүү цагийг болж юм. Үгүй миний охин гэлөө. Ямарч амар гоё нэг тийм миний мэддэг нэг тийм магтаал өсөхгүй. Одоо манай өвөө жишээ намайг миний охин ч гэдэг юм уу дуудаа штэ. Тэнгүүний сэтгэл дэмэр тотно байна да. Миний охин цагийг болж байна гэд. Цаг хугацааны шилжилт хийлгэсэн дуучлаараа би ингээд өчтөр амар яринд халаа bijсэн хгүй. Тэсч манай өрөөний охин гаднаас орж ирээд тэгээд би ингээд бантаад би ингээ өөртөө яриад байгаа тань боддоо нэг юм ингээд өөртөө оо яриадсэн чинь гаднаас ороод би тийм бантаа шууд ингээд уцаа ингээд тал тэгээд тэгэд одоо ингээд үргэлжлэн та хэд ярьж өгч юм зөө юу амар хэрэгтэй юм зааж өгч юм шиг гитээ яах ингээд энэ хоб байхгүй тэг бас ингээд тогтуудаа тий орой шин битээ ганцаар яваад ер нь орой шин битээ яваад мэдв үгүй ер нь бид нар ягаад орой шин явах гэж болохгүй гэж ягаад ингээд орой шин явхад ингээд энэ эрүүл аюулгүй орчин манай Монгол улсад байхгүй байгаа ягаад тэр сонио балиар заваа юмудаа арилах явуулахгүй байгаа юм ер нь яхалаар бид нар орой шин явж болдгоо гэдэг юм. За ийм болсон. Би ингээд тэр ах надаас ингээд цаг асуугаад тэг би өө заахаа гэд ер нь л нүдэн дамир дуулахаа авсан зэрэг хамгийн голоос өгтөв биш. Тэгээд би ингээд цаг авах гээд уцаа ингээд авсан чинь тэр ах намайг миний гиз рүү 3 удаа цохоо заяа. Тэг би ингээд юу болж вэ гэж бодод. Яасан овоогаар вэ гэж одоо би зүгүүл цохоод. Би ихтэй тэрнээс өмнө л за би одоо ингээд хөвтийн байж энэ хүн ингээд намайг уурж авч яваад яг нь намайг даахааргүй лсэн л та ийм намхан. Яаж намайг даах? Би ч одоо тэр үедээ 160 мод лсэн. Миний тал ихээр одоо хэдэн сантиметрээс үгүй бүүмээ заяа. Тэгээд намайг 3 удаа цохоод би зүгүүл цогсон чи тэр ах унтсан. Ингээ өкрөд унтсан заяа. Би ингээ тонгороглоо нямартаж ингэсэн чинь унтсан заяа. Тэгэл би үз гэж одоо тэг би шууд шингэрэлээр гүүгээд урдлаад уйлаад туслаараа гэхэд хинч туслаагүй. Уусаа нэг юм хүн байгаагүй. Тэгэл би тэр үеийн бүр юу ч санахгүй байжгаад жоохон ухаарч эхэлж байгаа хгүй. Тэг би нэг мэдгээд тэр ах хажуудаж нэг мэдсэн ч бүр шингэрэлээ тэнд гүүгээд ичсэн байсан. Тэгэл би ямар гайхаад пөө ямар юм бэ гэж үзсэн. Тэг тэрнээсээ юу сурсан бэ гэвэл би ингээд тэрнээс өмнө ингээд ер нь хөвшин хүмүүсийг айгүй тийм намтай даруй төлөв хүмүүс байдаг гэж боддог гэсэхгүй ягаад ч юм залуу хүмүүсээс одоо ах нар биш одоо нэг 20 30-тай ах нараас илүү настай хүмүүс ингээд одоо 60 70 гарсан хүмүүс илүү юм тогтворч суушаалтай тэгээд итгэхэд аюул хүмүүс байдаг гэж бодоод би тэр хахад итгээд ингээд аан заахаа гэд цаг харж өгч байгаа тэр ах намайг 3 удаа зөгч байхгүй нэг биш 3 удаа тэгэл би тэгээд би тэрнээс ч дандаа ингээд эрэхтэй хөвшин хүн харахаар айдаг болчихсон байсан байж байгаа одоо гайг болцсон л та тийм тэр нь энэ тийм болгоомжтой явах хэрэгтэй угаасаа энэ нийгэм чинь айгүй олон хүн оршин тогтнож байгаа нэг юм учраас бид нэр бүх цаг үед аюулгүй байна гэж байхгүй. Гэтэ бидний аюулгүй байхын төлөө нэг юм өөрөө бас хичээдэг байх хэрэгтэй гэж би бодож байна. Эсвэл 8 спич хэлж төгсөж байна. За тэгээд ямар ороод байна. Баяртай харахуушин болгоомжтой явж байгаарэ. Ядаж хүндээ зөвхөмд явж байгаарэ. Хайртай шүү залуучууд.